За өдрийн мэнд хүргэе, та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. За Лиза нь удаан хугацаанд YouTube-аар бичлэг оруулсангүй. Уул ном гараад та нэрээ маш олон сонирхолтой бичлэгүүдээр ойрхон бөөндөө дом заслуудаа ч гэсэн оруулаад станер YouTube дээр алаад өгье гэсэн чинь өөрөө амар муухай ханиад хүрээд өвчнөө улмаас өөрөө өвчнөдөө алгуулсараа таарлаа. За тэгээд эдгсний дараа болохоор хоолоос өнгөтөөд хүнтэй ярихад айгүй хэцүү болоод ирсэн болохоор ингээд ер нь бол сарын турш YouTube дээр бичлэг оруулж чадсангүй. Тэгээд ирэхэд энэ муухай ханиадуудыг Монгол даяар л тусаад ах шиг байна. За тэр яг өнөөдөр бидний хийх сэдв юу вэ гэхээр ойрд хийгээгүй хайрын мэрэг. Тэр хүний чамааг их сэтгэл өнгөрсөн ямар байсан? Одоо чамаагийн сэтгэл бодол мэдрэмж нь ямар байгаа вэ? Ирээдүйд тэр хүн ямар нэгэн үйлдэл хийх үү те гэдэг талаар үзэн тэр хоёрын ирээдүй ямар хөө байх вэ гэдгийг харна. Бас мэдээж болж өгвөл энэ хүү харилцаан дээр юу анхааруул зохистой вэ гэдэг талаар зөвлөгөө бас гаргаж өгье гэж бодлоо. За тэгэхээр эдгээр 3-аас хөзөрнөөс сонгоно. За эхний дугаар нь энэ байна. За хоёр дахь дугаар нь энэ. За гурав дахь дугаар нь энэ байна. За тэгээд сандрах хэрэг байхгүй. Ерөнхийдөө бол гүнзгий амьсгаа авч байгаа, бичлэгээ зогсоож байгаа ч юм уу те. Эдгээр 3 сонголтоос хийж болно. 1 дугаар нь, 2 дугаар нь, 3 дугаар нь. Ерөнхийдөө өнгөрсөн дэх энерги нь чамааг юу гэж бодож исэн, хоёрын харилцаа ямар хөө байсан талаар өнгөрсөн дэх энерги нь хараад дараа нь одоо юу гэж бодож байгаа гэдгийг харъя. Энэ үзүүлж байгаа хүн чинь хинч байж болно. Одоогийн хосчин байж болно, найз залуу чинь, найз хүн чинь нөхөрчин байж болно. Магадгүй краш ч байж болно, чиний экс байж болно, те салцсан эсвэл төр зүрийн асуудалтай холбоогүй байгаа хүмүүс ч байж болно, хамаагүй. Ямар ч хэлсэн өөрийнхөө үнэхээр сэтгэлтэй хүнийхээ чамааг их бодол мэдрэмжийг мэдмээр байвал эдгээр 3 сонголтоос хийгээрэй. За тэгээ надтай холбогдох хаягууд Facebook болон Instagram хаягууд болон онлайн шопинг линкүүд description box дээр байрлсан байгаа. Мөн бүлгүүдийн 3 бүлгийн маань эхлэх цаг байрлах болно. За ингээд бүгдээрээ 1 дугаараас хилцгээе. За 1 дугаарын хөзөр юу гэж гарч ирж байна харъя. Ариун нэгдэл гэж гарч ирж байна. Honoring and treasure your relationship, but it's truly sacred. Харилцаа хүндэтгэж үнэлээрээ учир нь энэ ариун харилцаа холбоо юм аа гэж хэлсэн байна. За тэгэхээр та хоёрын маань хувьд бол нэлээд чин сэтгэлээсээ тэ ариун сүнслэг бүр зүрх сэтгэлийн холбоо байсан байх гэж би хараад байна. Үнэхээр хоёр биенээ сэтгэл байсан. Тэгээд бүр зүгээр нь хөнгөн шохорхол ч юм уу махан биений дуурлал биш бүр юм сүнслэг талаасаа илүү бүр хоёр биенийгээ бүр хайрлсан нэлээд ариун байсан харилцаа гэж би хараад байна л та. Энэ дээр бас сахиусуд маань тэгж бичсэн байна. За тэгэхээр ерөөхдөө би одоогийн тэр хүний чамааг их одоо өнгөрсөнд чамаа юу гэж боддог байсан гэдгийг эхлээд харъя. Өнгөрсөнд чамаагийн сэтгэл нь ямар хөө байсан бэ гэдгийг хараад хэрэг энерги нь таарж ивэл өргөжлөлөд үзээрэй. Эхлэхдээ өнгөрсөн чамаагийн сэтгэл бодол нэг л өөр юм шиг гарч ирэх юм бол та сонголтоо буруу хийсэн байх магадлалтай. Тэгэхээр дахиад бүлгээ гүйцэхгүйгээр өөр сонголтыг хийж болно шүү гэдгийг хэлье. Яг зарим 2 хүн бодож болно те 2 краштай ч хийж болно. Тэгвэл бас энэ 2 бүлгээс бас сонголтыг хийж болох юм аа. Тэр бол чөлөөтэй. Өнгөрсөнд бол энэ хүн ер нь бол өөрөө чинь нэлээд салъя гэж бодож явдаг байсан юм байна. За ер нь ингээд харилцаагаа дууссан дээр юм байна. Нэг л болж өгөхгүй байна гэсэн санаа зовнилтой байсан байна. Тэгээд ингээд хараад эдгээр хүмүүс маань гэр бүлийн хүмүүс байсан баг. Магадлал илүү өндөртэй 1 дугаарх юм ихнэр нөхөрүүд байсан. Эсвэл нэлээд удаан хугацааны
одоо хосууд доктортой романтик харилцаатай бас хосууд мань байсан байж болно. Ер нь бол их удаан хугацааны турш маш гүнзгий дотнд харилцаатай байсан хүмүүс мань нэг дугаарыг сонгоч гэж би илүү хараад байна л да. Тэгээд ер нь бол өнгөрсөнд бол өөрөөс ч салах шийдвэр гаргасан гэж харагдаад байна. Энэ айгүй өөрт нь хэцүү байсан боловч салгаар болсон. Гэхдээ ялангуяа хоёрын дунд үр хүүхэдтэй байсан бол те нөгөө үр хүүхдээ ботох салах шийдвэр амаргүй байсан ч 13-ийн хоёрын дунд ийм салаа зам үүссэн харагдчихэ. Тэгээ миний мэдэрснээр бол яагаад чамаас салах болсон шийдвэр гаргасан бэ өнгөрсөнд гэхээр өөр хүн бас хоёрын харилцаанд оролцсон байх магадлал өндөртэй байна. Одоо хосын дундор орсон гурдаж итгээд байсан гэж би бас хараад байна. Үүний улмаас яг одоо салаагүй ч байж болно. Тухайн үед бараг салангаа алдаад өөр хүнээс болоод ч юм ингээд хоёрын харилцаа нэг л хэцүү болохоор тэр хүн ер нь салъя да амаргүй харилцаа ч гэсэндээ энэ дуусгар болсон зүйл юм байна гэж бодоод байсан байх магадлалтай. Тийм байна. Хоёр бол уул нь soul method гэж гарч ирж байна. За тэгээд тэр хүн яг ч аргагүй бас өөр хүний өөр сонголт байсан байна. Энэ хүн өөрийн чинь салъя гэж хүсээгүй чи бас салах шийдвэрийг гаргасны улмаас энэ хүний зүрх сэтгэлд шалсан байж болно. Яагаад гэвэл чиний хайртай байсан нөхөр чинь ч юм уу найз залуу чинь чамайг одоо хуурам хэлсэн одоо one night гэсэн ч юм уу те нэг шөнийн одоо яг ютубер ингэж хэлэх жоохон эвгүй юм одоо нэг шөнийн одоо 6 цэнгэлийг өөр хүнтэй хийгээ чамайг хуурж гомдосны улмаас салах шийдвэрт нь бол чи одоо тэр тухайн хүнээ өршөөгүй гэх юм. Энэ хүн бол чамаас салахыг хүсээгүй маш их зүрх сэтгэл нь шархалсан. Тэгээд ялангуяа хоёрын бол бүр өөр хүүхэдтэй байсан бол энэ үнэхээр хэцүү байсан. Гэтэ энд хоёр төрлийн юм байна. Яагаад бол олон хүүхдэж байгаа болохоор би эндээс яг юм хоёр төрөл гаргаж байна. Нэг бол салах шийдвэрийг чи гаргасан. Чи одоогийн сэтгэлтэй байсан хүн үнэхээр уучлах чадаагүй болмас салах шийдвэрийг гаргасан. Үүнээс болоод чиний хамтрагч нь 13-нд салаад ганцаараа байгаад байсан бол ганцаараа ер нь хэсэгтэй хугацааг өнгөрүүлсэн чамтай уулзъя гэж боддог байсан чи тэ цаашаа түлхээд байсан. Үүнээс болоод зүрх сэтгэл маш их шархалсан. За үгүй бол бас зарим хүмүүсийн хувьд тийм бол зарим хүмүүсийн миний хувьд бол тухайн хүн салах шалтгаан бас өөр зүйл байсан байж болно. Одоо холын зай тэгээд тухайн үед тэр хүн маш их гадаадд байсан байж болно. Одоо хоёр нэг нь Монгол нэг нь харийн оронтой ажиллаж амьдраад холын зайны улмаас бас хоёрын дунд маш их харилцааны асуудлууд үүссэн. Тэгээд хоёр биендээ итгэл нь гагаж ирсэн болохоор энэ хүү харилцаан дээр ер нь бол салах уу яах уу гэдэг дээр нэлээд асуудалтай байж байгаа. Ер нь салах шийдвэр гаргасан гэж харагдаад байна. Тэгээ зарим хүмүүсийн хувьд бол тухайн хүн өөрөө шийдвэр гаргасан бол заримуудын хувьд бол та нар маань өөрсдөө гаргасантай ингээд ийм хоёр талтай харагдаад байгаа юм л та. Юу ч байсан бай тэр хүн чинь чам төрүүлсэн салъя гэж хэлсэн бай чи салъя гэж өмнө хэлээ тухайн үед харилцаа чинь болсон бай. Энэ хүнд бол чиний үзүүлж байгаа хүнд бол маш их хүн дээр туссан хүндхэн шийдвэр байсан маш их шархалсан, зовсон, шаналсан, ганцаараа илүү их цагийг өнгөрөөж орж гарахаач байсан. Найз нөхдөдтэйгээр цагийг өнгөрөх ажилдаа явахаач байсан. Ерөөхдөө бол нэг юм өөрийгөө хитрхи ганцаараа байж шүн нойргүй хондогч юм уутад их зовлонтой цагийг тухай үедээ өнгөрөөсөн харагдаж байна. За тэгээд энэ өнгөрсөнд одоо нэг дугаар их минь хувьд л одоо чиний сэтгэлтэй хүн чинь те хоёрын дунд иймэрхүү түүх өрнөсөн бол энерги таарж ивэл та өргөжлүүлээд үзээрэй. Таарахгүй бол та буруу сонголт хийсэн гэсэн үг. Дахиж дараагийн сонголтыг хийгээрэй гэж хүсье. Тэгээд ерөөхдөө бол сахиусуд маань нэтгэл үнэмшилтэй байгаараа хайр ирж байгаа. Тэр хүн чамаас алсаас харж иж болно. Одоо хоёр харилцаа холбоогүй бол чиний Facebook, Instagram-ыг өөр аккаунт нэгээд ч юм үздэг, танддаг, тагнадаг те. Чамаг юу н одоо юу хийж байгаа бол хүн амьтантай болж юу гадуур гарч байгаа бол амьдрал нь яаж юм аз жаргалтай байна эсвэл зовлонтой байна уу гэх мэтчлээ. Ерөөхдөө ингээд өөр чинь аягүй юм тандсан, сошиалаар тандсан мэдээлэл олж авахыг аягүй чадлаараа хичээж байгаа харагдчихэв. Тэг яг хурамч аккаунт нээсэн байж болно. Өөрөө гэдгийг мэддэхгүйгээр те ингээд нэг сэмхэн хараад байгаа зүйл бол байна. Өөрөнд хоёрын харилцаа бол айгүй тийм гэгээлэг ариун зүйл юм а гэж гарч ирж байгаа юм. Үүн дээр бас soul mate те
Энэ soul connection буюу сүнсний холбоо гэж харагдаад байгаа юм аа. Гэж харагдчих байна. За тухайн үедээ бол нэг иймэрхүү байж. Одоо тэгвэл тэр хүний чамааг их сэтгэл, бодол, мэдрэмж нь одоогийн энерги нь ямархуу байна вэ гэдгийг харъя. Дараа нь хоёрын цаашдын ирээдүг харъя. Очлаарай. Одоо бол бас жоохон ханиалгатай л хоолоос ирмсэн л байгаад байна. За одоо тэр хүний чамааг их сэтгэл, бодол, мэдрэмж нь ямар хөө байна вэ гэдгийг харцгаая. За хөзрөө камерын авах болсон нь илүү дээр байна. Камер ядаж хөдлөхгүй. Тийм байгаа. Бас дээрс би нэлээд олон oracle картуудыг бол өнөөдөр ашиглахаар шийдсэн байгаа. Shadow Love, Message of Love гэдэг гоё шинэ хайрын oracle картуудыг ихэд авсан. Өөртөө та бүхэндээ зориулаад энэхүү контенттой зориулаад. За одоогийн чамаагийн сэтгэл, бодол, мэдрэмж нь ямар хөө байна вэ? Тэр хүний чинь энэ дээр би нэмж тодруулах гамаар энэ зарай. Энийг би толгойн сэлмээ сэгсүүд надад хэлээд өгөөч. Толгойн сэлмээ тодруулах авъя. За энэ дээр юу болоод байна? За яг чаргагүй хосууд байсан байхгүй. Queen of Cups, King of Cups гарч ирж байгаа юм. За би нэг тайлбарлахын тулд надад дахиад нэг хідэн хүзөр татчихж би илүү нийтлээ энэ хүний сэтгэл санаа бодол нь тархилгууд нь юу болоод байна вэ гэдгийг мэдмээр байна. За өнөөдрийн миний хэрэглэх бол Shadow Love гэдэг oracle картаа анх удаага энэ хэрэглэж үзэж байна. Ер нь бол нэг тийм oracle карт хэрэглэж байгаагүй. Destructive relations, manipulate, gaslighting гэж гарч ирж байна. Ай. За X is back. X буцаж ирлээ гэж гарч ирж байна. За эдгээр 3 хүүзэр гарахыг хүслээ. За би хүүзрийг за ер нь бол хоёрын харилцаа ингээд хоёр биенийг сэтгэл байсан боловч ер нь л нэлээд бас токсик харилцаа, хор хүнэлттэй токсик харилцаа байсан гэж харагдаад байна л да. Нэг юм манипулятив буюу тухайн хүн чинь чамд сэтгэлтэйцэндээ одоо бүх зүйл дээр чамааг удирдах гэж хичээдэг ч юм уу. Эсвэл нэг бол заримдаа чи энэ хүнийг ойлгох болохоор нэлээд өөрийнхөө байлгаад ингээд юм нэлээд токсик захирангуй хоёр биенийг нэг удирдангуй шинжтэй харилцаа байсан гэж харагдаад байна. Тэгээд ending гэдэг moving гэдэг
дууссан одоо хөдөлж байна. Дахиж оролдоно. Тэгээд X буцаж ирнэ гэж starting over буюу бүгцүүдийг дахиж эхлэн гэж харж байна. Тэгээд dangerous when together triggering explosive. Ер нь бол хоёулаа цуг бахаар ер нь нэлээд аюултай ч гэдэг юм. Хоёр бинийгээ одоо explosive гэдэг чинь одоо хоёр бинийгээ одоо ер нь бол нэлээд ингээд тэсвэр төвчээр нь баардаг гэсэн үг. Тэсрэх одоо хоёр бинтэй зууралтаад байгаад цагтаа цуг байхаараа ерөөсөө нэг болж өгд хоёр биенийхээ одоо хүчийг сороод байдаг харилцаа. Ер нь бол айгүй токсик харилцаатай байсан хосууд гэж би хараад байна. Тэгээд цуг байхаар ингээд хоёулаа хүчээ алдаж эхэлдэг. Ингээд нэг нь нэгнийгээ бацах гэж байдаг юм. Эсвэл нөгөөх нь эсвэл наад залуучин ч юм ингээд чамайг чиний үзүүлж байгаа хүн чинь чамайг ер нь айгүй тийм удирдах өөрөөрөө байх гэж хичээдэг. Үүнээс нь болоод чи тестгүй. Тэгээд хоёр цуг байхаар ер нь бол нэлийн ширүүхэн маргаан үүсгдэг, хоёр бинийгээ зовоож дуустдаг, стресстүүлдэг. Тэгсэн мөртлөө хоёр бинээсээ салж чаддгүйтэй айгүй тийм токсик мөртлөө гал халуун харилцаа байсан гэж харагдаж байна. Тэгээд эсвэл чи 50 дөлгөн хүн байсан бол нөгөө залуучин ч юм уу эсвэл чиний үзүүлж байгаа хүн тийм айгүй тийм токсик байсан байх магадaltaй. Ер нь бол айгүй энэ дээр бол X гэж нэлийн гарч ирж байна. За тэгээд одоогийн байдлаар бол энэ хүний чамааг сэтгэл нь бол ямар ч лсэн чамтай бушуух шиг уулзъя. Харилцаа холбоогоо сэргээ гэж бодож байна. Тэгээд бас чамааг аягүй хардаж байна. Чамааг өөр хүнтэй болцсон бол яана гэж аягүй бодож байна те. Надаас асуу хугацаанд найз залуутай болцсон юм болов уу? Найз хүүхэнтэй болцсон болов уу гэж бодож байна. Тэгээд одоо тэгээд өөр ихтэй хүнтэй болцсон бол энэ хүний хувьд бол ерөөхдөө сэтгэл зүйн байдал маш их гэмссэн, харамссан, санаа зовсон байгаад байна. Энэ хүн өөр хүнтэй болцсон бол за би тэр чигээр яваад өгдөг ч юм уу да. Нэгэнт дуусах харилцаа юм чинь гэж бодоод байгаа боловч гихч энэ хүний харамсал гоныг нь бол өөрөө чинь буцаж эвлэх сонирхолтой, өөртөө чинь нийлэх сонирхолтой. Тэгээ ерөөсөө өөрөө чинь бодохгүй байж чадахгүй нэ. Бас дээрэс нь өөр хүнтэй болцсон байх уу гэж маш их хардчихэ. Тэгсэн мөртлөө бас одоогийн энергийг хараад өөрөө ч бас зүгээргүй байгаа харагдаж байна. Юу вэ гэхээр чамаас салцсан гэсэндээ чамтай нийлхийг хүссэн. Одоо бол чамайг ер нь бол хайртай те буцаж нийлхий гэж бодож байгаа ч гэсэндээ бас нэг юм токсик зангаад тавихгүй салцсан юм чингээд салцсан хугацаанд бас өөр хүнтэй бас харилцаа үүсгэсэн байна. Гэтэ би нэг тийм амар уртудаан хугацааны харилцаа гэж бол харахгүй байгаа маа. Яг хоо 1-2 шөнийн зугаац ингээл байж болно. Эсвэл цуг ажилтдаг ажлын газрынхан хүнтэйгээ романс үүсгэсэн. Эсвэл найз нөхдийнхэн дундаас нэг найзтайгаа ч юм уу эхэндээ зүгээр найзын харилцаатай байжгаад богино хугацааны ч юм уу романс үүсгэсэн гэж харагдаж байна. Тэгээд өөрөө зүгээргүй болохоор чамайг өөр хүнтэй болцсон байх уу гэж айж байна, хардаж байна, харамж байна, сэтгэл санаанд зовж байна. За ер нь бол нэлээд токсик юм байна. За ямарсан чамдаар ер нь буцаж ирэхийг хүсэж байна. Тэгээд бас хэлээд байгаа. Энэ хүн ч бас хоёр холын заатай байсан байж магадгүй. Одоо хүртэл холын зайтай гэх юм уу те нэг нь Монгол нөгөөх нь гадаад эсвэл хоёр өөр улсад ч юм уу байдаг хүмүүс бас нэлээд байхаа хандлагатай. За яг зарим заавалжгүй холын зай гэхээр заавал гадаад биш те нэг нь хөдөө орон нутгад ажиллаар явсан нөгөөх нь хоттооч байдаг юм уу ийм бас байж болно шүү. Ерөөхдөө заавал бүгдийн гээгүй 100% гээгүй те ер нь ихэнхийн нэг масаар хараад холын зайны харилцаа байсан болохоор ингээл хардаад өөр хүнтэй болцсон байх вэ гэж ингээд бодоод санаа сэтгэлээр бол унсан харагдаад байна. Гэхдээ энэ хүн бас өөрөө бас зүгээргүй байгаад байгаа харагдаад байна. Тийм болохоор энэ харилцаа ер нь нэлээд токсик харилцаа гэж харагдлаа. За тэгэхээр дахиад нэг юм оракл хүзэр. Ой. Хүзэртэй бас болсон. За энэ хүзэртэй болохоор одоо ер нь энэ хүн чамтай одоогийн бодол санаа нь иймэрхүү. Гэхдээ би илүү тодорхой харъя. Магадгүй чамд хэлхийг хүссэн үгс байна уу гэдгийг хараатгая. Тэгэд өөр хүнтэй болцсон бол би зайгаа тавиад тэр чигээрээ сасан чигээрээ явъя даа гэж бодож байгаа нэг л хорогдоод чадахгүй байгаад байна. Энэ бол бушуухан чам дээр босож чамаа те хөөрийн болгож авъя л гэж бодоод байна. Өөр хүнтэй байсан ч хамаагүй. Тэгэхээр энэ дээр third party буюу гурав дахь хөндлөнгийн этгээд гэж гарч ирж байна. Би хэлсэн байгаа те. Тэгээд there were other things that got in the way of us being together. Чипт хоёрын цогтой байхад нь өөр зүйл нөлөөлсөн зүйл нь цуг байхад
өөр зүйл бол нөлөөлсөн things that got in the way of us. Бид хоёрын замд одоо өөр зүйл саад болсон юм а гэдэг нь ингээд 3 дахь итгээд байхгүй юу. Тэгээд түрүүн хэлсэнтэй өнгөрсөнд бол ингээд өөрийн чин араар тавиад үний улмаас чи өшөөхгүй, уучлж өшөөхгүй улмаас энэ хүн харилцаа дуусгар болсон байх магадaltaй байна гэж би хэлсэн те. Тэгээд хараадахад бол яахчгүй хараадахад бол салах шийдвэрийг бол чийл гаргасан харагдаад байна илүү чи тэ хамтрч нь өөр хүнтэй чамайг араар тавьсан хуурам гэсэн болохоор үүнийг бол чи твчээгүй нөгөө хүнд чинь бол аюу хүчээр аюу хэцүү нөлөөлсөн. За тэгээд энэ дээр болохоор forgiveness буюу өршөөл гэдэг үзэр гарч иж байна. I am struggling to get over the past. Би одоо хүртэлтэй өнгөрснийг одоо дуусгах гэж struggling гэдэг чинь зовж байна, тэмцэж байна гэсэн утгатай дамжтай гэдэг. Тэгээ өнгөрснийг нь мартахад бол нэлээд их зовж шаналж байна. Одоо хүртэл сэтгэлийн шартай өөрийгөө их буруу юм хийсэн гэдгээ энэ хүн бол ер нь бол мэдж байгаа харагдчихээн. Тийм болохоор л өөртөө чинь буцаж ирмээр санагтаад байгаа юм байна. За тийм байгаад байдаг. За ер нь бол одоогийн бодол мэдрэмж нь бол ийм байна. Энэ хүний. За тэгэхээр ер нь бол ирэхийг хүсэж байгаа. Гэтэ бид нар одоо ирээдүг харъя. Тэр харцгаая. Ирээдүйд энэ хүн ямар нэгэн үйлдэл хийх үү, өөртөө чинь уучлах гуйгаад ирэх үү, хоёрын цаашдаа ирээдүй юу байх вэ гэдэг хараад. За өгөх зөвлөгөө юу вэ гэдгийг би харъя. Нэг харилцаан дээр ямар зөвлөгөө өгмөр вэ гэдгийг харъя. За ямар тач бол энергийг нь мэдрэхэд бол өөрөө л ер нь нэлээд буруутай харилцаагаа өөрийнхөө буруугаас болгож л дуусгасан харагдаад байна. Хинтийнх нь хувьд бол одоо танаа хамт чиний биш шүү тэр хүний буруу гэх юм уу? Одоо чиний үзүүлж байгаа энэ хүний чинь ер нь өөрийнхөө буруугаас болж харилцаагаа дуусгах болгосон гэж хэлэх гээд байгаа юм л та. За одоо энэ хүн ирээдүйд үйлдэл хийх үү, буцаж ирэх үү, хоёрын харилцаа ямар хөө байх вэ гэдгийг харъя. Энэ хүн эгодоо хөтлөгдөөд тэр даруй өөрөөс ч уучлах угаад ирнэ гэдэг бол нэлээ асуудалтай харагдаж байна. Тэгээд ер нь өөрөө ч өөр хүнтэй байгаа бах гэж бодоод тийм болохоор ер нь зайгаа тавьсан дээр юм уу да гэж бодоод байгаа маа. За би энэ үзрийг тодруулаад трий. Тэгсэн мөртлөө итгэл найдваралдаг за бит хоёр хизээ нэг цагт болж бүтгөөлгүй дайрч ингээд дуусчихгүй байлгүй гэсэн байдлаар байгаа. Тэгээ ерөөхдөө одоогийн байдлаар энэ хүнд ирээдүйд гэх юм уу өнгөрсөн тэр чамд хуурчсан бол одоо энэ хүн бол ганцаараа байгаа харагч ямар нэгэн хүнтэй болоогүй харагдаад байна. За дээд талын хөөцөдөө lowers гэж гарч ирж байна. Ерөөхдөө бол энэ хүнийх утахгүй үйлдэл хийнэ. Хэсэг бодож шаналж байгаад тэ эгодоо дийлдэж байгаад дараа нь өөртөө чинь буцаж ирэхээр хараад чинь холбогдоод тэгтээ энэ хүн арай бэлэн болоогүй байгаа. Ерөөхдөө бол нэг дахиад нэг миний мэдэрснээр нэг 5 хоногоос 5 7 хоног эсвэл 5 сарын ч юм уу хугацаа болно. Өөртөө чинь буцаж ирэхийн тулд эгоогоо дараад өөрөө чинь чамааг бас уучлах болов гэж бодоод ер нь бол жоохон эмээлттэй байгаад л да буцаж уучлах угаад ирэх юм бол энэ хүн намайг голчч магадгүй нүүрэхгүй байх аль хэдийн цаана өөр хүнтэй болцсон байгаа байх тийм бол би одоо яах вэ гэж ингэж бодсоор байгаа шийдвэр гаргаж чадахгүй дахиад хэдэн сар хэдэн 7 хоногийг энэ хүн мэн одоо ардаа хэдэн 7 хоног ямар нэгэн үйлдэл хийхгүй цаг хугацааг өнгөрөхөөр харагдаж байна. Divine Time Oracle гэдэг энэ картаар одоо
хизээ холбогдохоор байна гэдгээр. Миний мэдэрсээр л 5-7 оноос 5 сар орчин бол болно гэж хараад байгаа. Гэхдээ энэ бас оракл картаараа тодруулчихъя. За цаг хугацаа бол одоо хүртэл мэдэгдэхгүй байна гэж гарч ирж байна. За тэгээд ерөөхдөө миний мэдснээр бол тийм ч хурдан биш. Чи дахиад хэдэн сарын дараагаас тэр хүнээс ямар нэг юм үйлдэл гарна, өөртөө чи холбогдонтэй уулзах зүйл бол гарна. Тэгээд хэрв хоёр хүлээгээд авчих юм бол хэрв чи хүнээ хүлээгээд авах юм бол ерөөхдөө тойрын харилцаа буцаж гайгүй боломжийн харилцаа холбоотой болж эхлэхээр харагдаж байна. Энэ юу н баг шийдвэр нь чамаас шалтгаална. За тэгээд буцаж ирээд гол нь та хоёр нийлэх гэж үзээд ч юм уу дахиж л нэг юм чинь хүнд итгэж өгөхгүй бол бас эсвэл энэ хүнийг л дахиж өөргөө 100% ойлгуулж чадахгүй бол бас нэгсэн нийлэх гэж үзээд байх боловч буцаад маргалдаад хоёрын харилцаа дахиад дуусгар болохтэй салчих магадлал айгүй өндөр. Хараад аюугүй адраматай токсик юм байна. Хоёр биентэй уулна гэж сэтгэл байгаа. Хоёр бие нэгүүгээр амьдрч чадахгүй мөртлөө уулзсангуудаа хоорондоо нэг юм хоёр биенээ алалцаад ах юм. Яг юу юм бэ? Хоёр биенийг алчих гад байхад харагдаад байна да. Ямар ч уулзсан холбогдсон тэгээд энэ хүнтэй цаашдаа харилцаа өргөсөх үгүй юу гэдэгтээ бас шийдвэр гаргах хэрэгтэй болно. Тэгээд энэ хүн үерээд өнгөрсөн өөр харамсаж байгаа боловч бас хурж ирэх уулзчаад миний буруу байсан намайг өшөөгөөч гэдэг юм. Тэгж олигтой уучлалт 100% гуйж өгөхгүй бол бас өөрөө чинь уурыг ер нь бол нэлээд барахаар харагдаад байна. За тэгээд энэ дээр хүчтэй болохоор I'm afraid it's too late to take action baby. Одоо дэндүү ямар нэгэн үйлдэл хийхэд дэндүү оройтсан баха гэж бодоод байна гэж байна. Энэ одоо тэр хүний бодлыг гаргаж ирчин би түрүү хэлсэнтэй ингээд шаналал бодоод үйлдэл хийх үү яг намайг хүлээж авахгүй бол яана өөр хүнтэй болцсон бол яана гэж би бодоод байгаа гэжсэн. Энэ дээр бас нүү давхар энэ oracle card маань харуулдаг юм. Тэгээд энэ хүн ер нь магадгүй энэ дээр чи өмнөхөр энэ хүнтэйгээ буцаж нийлээ, уучлалыг хүлээж авъя, өшөөе гэж бодож байгаа бол чи өөрөө төрүүлээд талхам хийж болно. Чи төрүүлээд талхам хийвэл арайд нэг гайгүй зөрөгтэй болох юм байна. Тэгээд I wish you understood how I feel. Чин миний сэтгэл санаатай зүрх мэдрэмж ямар хөө байгаа гэдгийг чи ойлгодогч болоосай гэж би хүсэж байна гэж байна. Тэгээд энэ хүү зүйл дээр бол энэ хүн тэгэж айсаар байгаа, дэмээсээр байгаа л үйлдэл хийх нь юм удаан байгаа маа. Тийм болохоор цаг хугацаа тодорхойгүй гэж гарч ирж байна. Гэтэ миний мэдэрснээр бол 5-7 оноос 5 сар цааталтаа болно. Наанч байж болно, 5 дахь сарын дараач байж болно. Гэж харагдаж байна. Ирээдүйн хувьд бол ийм байна. Гэхдээ ямар ч бас энэ хүн бол чамтай холбоо байрна. Харин цаашдын харилцаагаа хоёр өөрчлүүлэх нь буцаад нэг маргалдаад салчиж магадгүй математик харилцаа байна. Гэхдээ ерөөхдөө бол гол нь чиний шийдвэрлэл илүү нөлөөлнө гэж харагдаж байна. Уучлаад энэ хүн харилцаа цаашаа авч явах нь чиний эрхийн асуудал. Эсвэл энэ хүнтэй уулзсан ч нэт энэ чигээрээ харилцаагаа дуусмаар байвал бас чиний өөрийн чинь л зүрх сэтгэлийн асуудал юм аа. За ингээд нэг дугаарынхаа мен таараад уншлаа бүгээр дуусч байна. Та бүхэн ерөөхдөө би ойлгомжтой хэлсэн бахаа гэж найдаж байна. За тэгээд лайк, subscribe дарахаа бити мартаараа бас комент бичиж сэтгэлдээ үлдээгээрэй. Баярлалаа. Sorry би 3 дугаар биш 1 дугаарынхандээ зөвлөгөө өгнө гэж яагаад мартчихэж одоо энэ хүү харилцаан дээр яах ёстой вэ? Яавал дээр вэ? Энэ хүнээ хүлээж авсан дээр үгүй үлдэн явуулсан дээр үү гэдэг тал дээр зөвлөгөө өгье гэж бодлоо. Энийг хийгээгүй дээ. Сая саналаа. Гэтэ зүгээр ингээд оруулчихъя. За энэ хүү харилцаан дээр юу анхаарах вэ? Яавал зүгээр вэ гэдгийг харцгаая бүгдээрээ.
Энэ ерөөсөө шийдвэргүй алхам битгий гэж зөвлөж байна да. Хэдийн харилцаа тэр хүн ирсэн гэсэндээ чиний хувьд бол ерөөсөө түрүү миний хэлсэнчлэн те энэ харилцаагаа үргэлжлүүлэхгүй дуусахгүй гэдэг нь чиний өөрийн л асуудал юм байна. Өөрийн л асуудал. Тэгэхээр ерөөхдөө чи зүрх сэтгэлээ сонсоорой гэж бол зөвлөе. За яаж ингээд зөвлөх картн дээр байсан. Хараадах юм. За айцсан ардаа үлдээгээрээ. За энэхүү харилцаа чинь тэ одоо чиний айдас чинь одоо дахиж намайг араар тавих вэ? Энэ хүн өөрчлөгдөөгүй байх вэ? Дахиж хомдоох вэ гэдэг юм уу? Ийм айдас байгаа л энэ айдсан ардаа үлдээгээрээ. Тэгээ энэ айдаснаас чинь болоод хоёрын харилцаа ингээд ерөөдөө цаашлаа өсөж дэвчгэд садаа болоод байгаа юм. Жинхэнэ хайр гэдэг хөзөр гарч байна. This promise of light and true and lasting love is гэх. Энэ бол жинхэнэ болоод маш удаан хугацааны үнэн хайр юм шүү гэж хэлж байна. За тэгээд ерөөхдөө бол өөргөө илүү redirect your thoughts буюу илүү бодлынхаа чиглэлийн дахиж өөрчлөө тий. Focus on what you want to attract in. За ерөөхдөө энэ харилцаан дээр юу хүсэж байна гэдэгтээ яахыг хүсэж байна гэдэг дээрээ илүү анхаарлаа хандуул. За ерөөхдөө бол миний одоо чиний айдас чинь те not on what you fear will happen. За ийм чинь болчихоо дээ ингэчгүй дээ гэсэн айдасан дээр бити төвлөрөө гэдэг юм да. Ахиж намайг хуурах, ахиж араар тавих болов энэ хүн гомдох болов ч гэдэг. Ийм айдсан дээр төвлөрөхгүйгээр ерөөд энэ харилцаанаас юу хүсэж байна, энэ харилцаагаа яавал гоё болох вэ гэдэг, дээшлүүлэх вэ, амжилттай энэ харилцаагаа өргөжүүлэх вэ гэдэг талаас нь бодоорой гэдэг. Энэ бол үнэхээр үнэн хайр шүү гэж гарч ирж байгаа юм. Өмнөөс энэ дээр хөвтөл энэ бол ариун sacred union буюу ариун нэгдэл гэсэн. Тэгээд бод хоёрыг буцаж хэрвээ нэгтгэх юм бол энэ хүү харилцаа чинь цэвэр ариун байж чадах болохоор энэ харилцаагаа хүндэтгэж үнцэнтэй байгаарэ гэсэн утгатай бас энэ хөзөр гарч ирсэн байгаа шүү дээ. Тэгэхээр шийдвэргүй алхам битгий хүсвэл энэ хүндээ боломж өрхөдөө өгөөд үзэх юм бол те ахиж чамаа гомдооно гэсэн зүйлийг бол үндэл олж харахгүй байна. Шинээр эхлэхээр харагдаж байна. Харилцаач чиний хүссэн харилцаа байх болно. Энэ үхлийн хүзнээс битээгаар энэ бол эргэн төгрөлтийн харилцаа чинь илүү шинээр төрөх нэ. За тэгээд зөвлөгөөн дээр бол ерөөхдөө хэлэхэд бол та нар маань нэг удаа боломж өгөөд үзүүл зүгээр юм биш үү. Гэтэ хүсвэл та нар хүсэхгүй бол боломж өгөхгүй ч байсан болон хүн хүний үзэл бодол өөр тийм ээ. Гэтэ яг энэ удаад боломж өгөөд үзээрэй. Айцсан ардаа орхиорой. Бити энэ харилцаанд дахиж ингэх болов ийм намайг ингэх болов хуурах болов ч гэдэг юм сөрөг юм бити бодоорой гэж сахиусууд зөвлөж байна шүү. За ингээд таалагдсан бол лайк, subscribe дарахаа бити мартаарай. Нэг дугаарынхаа зя зөвлөгөөгөө харин өхөө марцсан байсан sorry. За одоо 2 дугаарынхны таарад уншлал орцгоё. За 2 дугаарынх минь таарад уншлагатай тавтай амар л. За таалагдсан бол лайк, subscribe дараа нь комент үлдээгээрэй. За тэгэхээр 2 дугаарынх минь сахиусууд юу гэж зөвлөж байна? Юу бичсэн байна харъя. Forgiveness буюу өршөөл гэдэг хөзөр гарч ирж байна. За ерөөхдөө өнгөрсөн болоод үлдсэн үдэшлэг арга хэмжээнд ч үгүй юм уу те өнгөрсөндөө бити энэ фокус буюу ингээд төвлөрж өөрийнхөө энергийг бараад вэ. Бити бараа гэж хэлж ин л да. Амьдрал бол дэндүү үн цэнтэй шүү. Одоо for life is too precious to waste тийм. Амьдралыг одоо сүрэг юмар бодож өрн таараа хийх нь утгагүй шүү. Ихэд бол амьдрал бол энэс үн цэнтэй шүү л гэж хэлээд байгаа. Чи өөрөө л ингээд reality буюу you create your reality by what you think, dream and imagine. Чи өөрөө л ерөөсөө бодит байдлыг өөрийнхөө төсөөллөөрөө бодоод ингээд төсөөлөд байна. Одоо шинэ бодит байдлыг дандаа нэг сөргөөр бод төсөөлдөг ч юм уу те эсвэл энэ ингэндээ ингэх бахтаа ч гэдэг нэг юм. Чи өөрөө л ийм байдлаар ингэж зохиож бодоод байна шүү. Бодлоороо гэж хэлээд байна. Тэгээ мөрөөдөл бас ингээд төсөөлөх байдал чинь дандаа ингээд өөрөө энийг зохиогоод байна. Ерөөсөө ямар нэгэн сөрөг зүйл болоогүй ч гэсэн юм бол баярсан байж бол нэг үчи дандаа сөргөөр хараад байх шинжтэй гэсэн үг л дээ. Жишээ нь одоо зүгээр энгийн жишээ авч яриад та найз залуутай ч юм уу байж байгаа найз залууч хэд хоног хөтөө ажиллаар авчмт яа цаана нэг өөр хүүхэнтэй болцсон байгаа би мэдээд байна. Энэ утсаа заримдаа ахгүй нэг л учтаа намайг хуураад байна ч гэдэг юм уу. Ингээл төсөөлөн бодоод ингээ ургуулаад бас
бас хитрхий хийгээд байх бас хандлагыг бол бас хэлээд идэх шүү. Би зүгээр ингээд энэ дөр бол тийм болно гэж хэлээгүй. Би бол жишээ авч хэлээд байгаа те. Ерөөхдөө энэ утгаараа өвшөөж уучил бити сөрөг цал дээр төвлөх эсвэл өнгөрсөн болж өнгөрсөн зүйлүүдээр одоо үртэл бити бодоол ингээд шаналаад байл гэсэн үг үлдээ. Өнгөрсөн бол өнгөрснийг өнгөрсөндөө үлдээ гэсэн үг. За юм байна. Энэ бол сахиусуудын өгөх зөвлөгөө болон анхааруулга байлаа. За тэгэхээр за одоо чиний бодож байгаа хүн экс одоогийн хамтрагч, хос, найз, охин, залуу нөхөр эхнэр краш юу ч хийж болно. За тэр хүн өнгөрсөн чамаа юу гэж боддог байсан бэ? Ер нь өнгөрсөн юу болсон бэ гэдгийг харъя. За тэгээд энергийг таарах юм бол өргөжлүүлээ сонсороо. Ямар нэгэн байдлаар таарахгүй байгаа бол та сонголтоо буруу хийсэн гэсэн үг. Тийм болохоор бичлэгээ эхнээс нь ухрааж байгаа дахиж гүнзгий амьсгаа авч байгаа сайн хуцтай бодож байгаа сонголтоо хийгээрэй гэж зөвлөе. За тэр хүний чамайг сэтгэл өнгөрсөнд ямар хөө байсан бэ? Ямар байсан бэ? За. Энэ зарим нэг байдлаар ягаад ч та нар минь 2 дугаарыг сонссон хүмүүс мань хэрэг хүсэж байвал 1 дугаарыг бас үзэж болно шүү гэж зөвлөе. Ямар нэгэн байдлаар энерги айгу төстэй буугаад байна. За тэгтээ яг үзгүй ч байсан болно. Нэндээс нэмэлт мэдээлэл авч магадгүй гэж би харагдаад байна л да. 2 дугаарх маань 1 дугаарыг үзснээр нэмэлт мэдээлэл олж авах боломжтой хаа. Өнгөрсөн энэ хүн өөрийн чинь гэх сэтгэл байсан боловч та хоёр холын зайд байсан байж магадгүй дахин гэлээ. Ер нь бол Жонны дугаартай төстэй. За энийг ялаарай явах уу тийм. Холын заны харилцаатай ч юм уу эсвэл үйл ойлголцлоос болоод ер нь өнгөрсөн энэ хүн чамаас цаашдаа ирээдүгөө төсөлж чадаагүй. Нэг бол холын зайны асуудал байсан эсвэл зүгээр л харилцаан дээр ч асуудал байсан болохоор чамаас салах уу баялах уу гэдэгтээ нэлээд эргэлзэж байсан байна. Тэгээд ер нь бол ирээдүгөө чамтай төсөлж чадаагүй. Цаашдаа өргөжүүлэхдээ бэлэн бос байсан. Мадуу төсөлж чадаагүй нөө өнгөрсөнд бол чамааг биш өөр хүн дээр илүү фокус хийсэн. Анхаарал төвлөрсөн байж болно. Чамаас илүү өөр хүнийг сонирхсон. Эсвэл чамтай үерхэж уулзж явах явцдаа өөр сонирхлын татсан хүн гарч ирсний улмаас энэ хүний сэтгэл санаа өөрчлөгдсөн. Тийм болохоор энэ хүн ерөөсө бодох цаг хугацаа хэрэгтэй байсан. Бүр огтчиг салчий гэж арай бодоогүй ч ингээд чамтай нэг ер нь ихтнээс салт юм уу да гэж бодоод яваад тэгсэн мөртөө уулзаад холбоотой байвал байгаад та ингээд яваад исэн хүн харагдаад байна л та. Тэгтэл ерөөсөө л салсан дээр юм байна да. Тэгтээ байзаараа би яг энэ салтыг хүсэж байгаа гэж юу гэж өөрийнх нь дотоод сэтгэлтэй нэлээ бодох шаардлага гарсан гэж харагдчихээн. Ер нь бол нэлээд тодорхойгүй байсан. Тэгээ чамаг сэтгэл нь бас тодорхой хэмжээгээр байга боловч салчмаар байсан. Тэгээд энэ хүнд нэг хөндлөнгийн хүн орооцолцсон байж магадгүй. Би энийг таавчгийн картаар илүү тодруулаад тэрхээ. Би өнөөдөр бол ерөөхдөө маш олон хүзрүүд ашиглаж байгаа. Ялангуяа тарот дээр оракл хүзрүүдийг нэлээд ашиглаж амхандаа хэмжээнд л аюух дэлгэрэнгүй ярьж өгөө л гэж өвч surprise баяряа л гэж бодсон. За тэгээ not enough дээр харилцаан дээр айгүй юм зовж саналж исэн итгэлгүй байсан байна гэж. Тийм байна. Ерөнхийдөө чамтай уулздаг байхдаа өөр сонирхлын татсан хүнтэй болзоонд явсан. Эсвэл холбогдож тодорхой хэмжээгээр айгүй татагдсан. Тухайн үед татагдсан болохоор ер нь бол чамаас салдаг юм билүү дээ гэж бодоод өмнөдөө бас шаналаад яваад исэн байл да. Бас муухай юм те. Уулзчаад эсвэл үерхэж чаач байт юм уу өөр хүмүүний надад өөр хүн гараад ирсэн гэд. Бас шууд ингээд салъя гэж хэлнгээд бас айгүй муухай санагдсан болохоор заавал шаналаад яваад исэн байна. Тэгээд нэг юм салж чадахгүй. Ер нь бол нэг юм
салчи гэсэн байдалтай байгаад байжээ. Тэгээд ер нь бол одоог үзэж байгаа хүн бас X-ээ үзүүлж болно. Эсвэл одоо ч гэсэндээ нэг юм салаагүй мөртлөө харилцаач нэг юм асуудалтай яг тийм нийлэлтэй байгаа гэхэд нийлсэн гэхэд хэцүү, салсан гэхэд хэцүү тийм харилцаан дээр явж байгаа хүмүүс байна бас байж болох юм. За тэгээд ерөөхдөө магадгүй бас ингээд нийлээ эхнэр нөхрийн харилцаатай хүмүүс байсан бол энэ нь одоо өөрөөс чинь салъя гэдэг шийдвэрийг бол амаргүй байсан. Ялангуяа хоёрын дунд үр хөвгттэй байсан бол эсвэл үр хөвгттэй биш юм удаан харилцааны турш бол явж исэн бол тийм энэ тийм ч амархан сална гэдэг бол утгагүй хэцүү зүйл байсан. Тэгээд өөрөнд бол сэтгэл алдарсан харагдаад байна. Өнгөрсөнд тийм байсан. За тэгээд одоо бол нэг бол салцсан X-ээ үзүүлж болно. Эсвэл одоо ч нэг юм хоёрын харилцаа асуудалтай. Яг салаагүй мөртлөө нэг юм хөндий хөвтөн болцсон хүмүүс маань ч юм уу те бас энэ хүү хоёр дугаарыг сонгосон байж болно гэж харагдаж байна. За энэ хүн бол энэ бол санаа зовлтгүй өнгөрсөн тхэн хүний чамааг сэтгэл бодол шийдвэр нь юм байсан шүү. Одоо тэгэхээр яах вэ гэхээр одоогийн энерги нь ямар хуу байна вэ гэдгийг харчээ. Одоо чамааг сэтгэл бодол мэдрэмж нь ямар хуу байна гэдгийг харъя. Чиний одоогийн чамааг сэтгэл бодол мэдрэмж нь юу вэ? Эдгээр хүчрд гарч ирж байна. За, ерөөхдөө бол би одоо үргэлж чамтай маш сайн ингэж холбогдсон гэж боддог. I will feel ерөөхдөө бол нэлээд soul tie буюу сүнсний одоо оролцолтой гэх юм уу те. Би үргэлж чамаа сүнслэг байдлаараа сүнсээрээ зүсгэлээрээ холбогдсон гэж боддог. Gossip буюу ховч гэдэг хүчтэй бол I'm afraid of what other people think. Би өөр хүмүүс юу гэж бодох болоо гэдгээс айж байна. Хүмүүсийн ховч юм хэл амнаас айж байна гэж юм. Тэгээд ерөөхдөө одоогийн байдлаар хүний бодож байгаа бол I want to fix our connection. Би өөрийнхөө хоёулынхын харилцаагаа хосын харилцаагаа засахыг хүсэж байна. Энэ хүн өнгөрсөн нэг юм чамаг сэтгэл нэгтгэлгүй эрэлзээд өөр хүн сэтгэлд татагдсан бол одоо энэ хүний энерги өөрчлөгдсөн байна. Гэтэ яг одоо салъя гэж өөрөө энэ хүн салцсан байгаа. Тэгээд буцаж нийлэнхээр найз нөхөд хамаатан садан юм эсвэл чиний найз нөхөд эцэг гэхээс чинь эмээсэн байгаа харагдчихээн гэсэн үг. Тэгээд ерөөхдөө бол одоогийн харилцаагаа асуудалтай байгаа харилцаагаа зас залруулъя гэж аюух бодож байгаа харагдчих вэ. За өөр харагдчих байна. Тэр нь бол өөрөө буруутай байсан байна. Тэр нь бол өөрөө л илүү арж билүүд олоос гэх юм уу шүү. Тэгэхэд одоо тэгээд харамсаа тухаарад те энэ харилцаагаа бас зас залруулъя гэж бодоод байна. Тэгээд хоёр дугаарын юмнуудад зарим салцсан баг зарим нь бол нэг арайч салаагүй нэг юм. Директ пауз завсарлага авцсан харилцаа л гэж хараад байна. За тэгээд заримын нь удаад ийм хөө зүйл гарч шалтгаан бас холын зайны улмаас болсон гэж яриад байгаа те. Хол зай. За энэ хүний одоогийн чамаг бодол нь чамтай буцаж нийлээ гэж бодож байна. Өмнөхөө бодол арай өөрчлөгдсөн байна. Гэтэ чиний хүүтэн сэтгэлээс айж чамааг юу хүлэн зөвшөөрөхгүй те одоо хүртэл ууртай байгаа бах та гэж бодоод байна л та энэ хүн. Тэгээ санаа зовнил нь байгаад намайг хүлээж авахгүй бол яана би нэг хэсэгтээ азанд юм уу гэж хараад байна. Гэтэ энэ хүн энэ харилцаан дээр ихтгэл найдвар алдаагүй байна. Тэгээ ер нь бол өнгөрсөнд өөрөө л нэлээд буруутай байсан болохоор одоо буцаад уушлахуугаад очиод харилцаа холбоогоос сэргээ гэв намайг хүлээж авахгүй ахтай хатны энерги сэлэмний хатан буюу нэлээд хүүтэн энерги байна. Шууд уурлаад чи над хэрэггүйгээд намаа ингээд өөрөөсө холдуулаа явчих юм болоо да гэж нэлээд эмээлттэй байгаа харагдаж байна. Өөрөө бол чамаагийн сэтгэл нь байна илүү өмнөхөө бодол тогтвортой болсон маань буцаад нийлээ нэг гэрт орж амьдарч ирсэн ч юм уу эхнэр нөхөр хоёр байсан бол те эсвэл уулзаагаа уулзсан бол буцаж уулзъя буцаж амьдралаа нэгтгэхье гэж бодож байна. Энэ хүн итгэл найдар алдаагүй байна. Гэхдээ одоогийн байдлаар жоохон үйлдэл хийгээсээ бусдын хэл амнаас айгаад байна. Бас чамаас
айгаад санаа зовнод байгаа болохоор ингээ нэг хэсэгтээ үйлдэл хийх шиг инчгүй харагдаад байна л та. За тэгтээ яг хоо энийг бол одоо ирээдүйдээ бол харчнаа үйлдэл хийхээр байна уугүй юу гэдгийг. За энэ дээр бол ерөөхдөө child гэж баяу тийм хүүхд шиг зан гаргаад байна л гэж хэлж байна. Ерөөхдөө хинт хоёрын хин нэгэнч байсан хин нэг нь нас бий хүрсэн хүний одоо зан характер гаргах хэрэгтэй гэж байна. Магадгүй те одоо хоёрын байгаа нөхцөл байж илүү дээшилж өсөж магадгүй эсвэл бүр болчих магадгүй гаргаж байна. Тэгэхээр хин нэг нь энэхүү харилцаан дээрээ нэлээд нас бий хүрсэн хүн шиг байж шийдвэр гаргах хэрэгтэй гэж савсуу зөвлөж байна. За одоогийн бодлын энэ ерөөхдөө юм байгаа тийм аа. За би одоо тэгвэл ирээдүйд энэ хүн маань ямар нэгэн үйлдэл хийх нү, хоёрын ирээдүйд юу болох вэ гэдгийг хараад дараа нь энэхүү харилцаан дээр яавал зүгээр вэ гэдэг талаар зөвлөгөө гаргаж ирье. Зөвлөгөө үзэр татна. Ерөн нь энэ хүн бол харилцаагаа засыг залруулъя гэж бодож байгаа болохоор ирээдүйд би үйлдэл хийх байх гэж бодоод мэдэрдээд байна. Тэгтээ харцгаая. Тааратаар харъя. Илүү дэлгэрэнгүй харцгаая. Гайхалтай сайхан мэдээ байна надад. Энэ хүний хэсэг өөрөө чинь салсандаа ч юм уу хоёрын харилцаа нэлээд адармаатай байгаа болохоор зовж шаналал хэсэг хугацаанд үйлдэл хийхгүй боловч тэр хүн хизээ бэлэн болно. Тэр үедээ өөрөө уучлахгүйгээд өөр төр чинь эвлэх саналтай явах нь. Ялангуяа энэ дээр гэр бүлийн хүмүүс мэн бас мод буцаж иргэн нэгдэж үр хүүхдтэйгээ тэ цуг гэр бүлээр ад жаргалтай сайхан амьдрахаар харагдаж байна. За хосууд ч юм уу тодорхой хэмжээгээр уулзаад удаагүй хүмүүс мэн байгаа бол үзүүл зам хэмжээ өөрөө уучлахгүй жирээ та хоёр маань эвлэрээд учир зүг олоод ирээдүйд юу нь бол нэлээд сайхан байхаар харагдаж байна. Чиний хувьд бол нэг үйлдэл хийхгүй байсан ч болно да энэ хүн өөрөө л үйлдэл хийн бэлэн болохоо. Гэтэ баг зэргийн удаан байна. Матууд хаад хэдэн сар авч магадгүй. Гэтэ энэ хүн хизээ үйлдэл хийх вэ гэдгийг би хараатгая. За энэ хүзэр бас нэг юм гоё оракл хүзэртэй болсон. Цаг хугацааг гаргаж ирдэг хүзэр. Гэтэ миний мэдрэмжээр бол жоохон slow байгаад байна л да. 4-5 сар орчим болж магадгүй тэгэхээр 10 сар ч болж магадгүй гэж хардаад байна. За хэдийгээр энэ хүн чамтай үйлдэл хийж ирэх байсан. Өсөд энэ things will unfold as they are meant to. За бүх зүйл ил болж ирнэ, задарч ирнэ. Яг хизээ гэдэг нь not the right time yet би хэлсэн байгаа. Тэр нь бол цаг хугацаа жоохон удаан биш үү. Хэдэн сар орох байхаа гэж хэлээд байгаа юм. За тэгээ keep going on with the flow of life. За амьдралынхаа урсгалаар л явж да нэг л өдөр холбогдно гэж хэлээд байгаа. За миний хувьд бол мэдрэмжээр бол энэ өвөл биш дараа жилийн өвөл ч юм уу. Тэ одоо энэ өвшөвшөө одоо ч ингээд тусаач өвөл гэдэг чинь 10 дугаар сард 11 дугаар сард ч юм уу 12 дугаар сард байж магадгүй 1 сар ч гэж магадгүй. Өвлийн үйлрэлээр ер нь энэ хүн чамтай буцаж холбогдно бэлэн болохоор. За заримынх нь наан байж болно. Энэ чинь олон хүн үзэж байгаа болохоор тухайн хүний нөхцөл байдлаас шалтгаалаад заримынх нь бол хэдхэн 7 хоногийн дотор бол заримныхын хувьд бол эргэж энэ хүн хариу үйлдэл хийх нь хэдэн сар орно гэж. Хэдэн сар орно гэж харагдаад байна. За тэгэхээр энэ хүний одоо өөрт чинь одоо хэлхийг өгсөн үгс ч юм уу ер нь бол юу вэ эндээс хараадгая. Тэгээ энэ хүн бас нөгөө нэг хэсэгтээ өөр төр чинь ингэж холбоо барьж ирэхгүй байгаад байгаа шалтгаан нь
бас өөр хүнтэй уулзаад байх тий. Хэдий өөрийгөө буруу мэдж байгаа эвлэхий гэж бодож байгаа ч гэсэн тий. Өөр хүнтэй уулзаж харилцах холбоотой байгахаа зогсоохгүй байгаа нэг юм асуудал байгаа даа. Тэгээд энэ хүн ер нь бол ерөөсөө эдгээгүй травматай буюу тийм сэтгэлийн өвчин байдаг. Тэр нь бол хүнд илүү хайртай болохоос айдаг, илүү хайртай болоод ирэх юм бол шарлана гэж бодоод зүхтаа явцдаг төрлийн хүн юм байна. Тэгэхээр энэ хүн харилцаан дээр энэ хүн өөрөө салах шийдвэрч гаргасан ч юм уу эсвэл юм ойлгомжгүй байсан, өөр хүн сонгосон байсан ч энд ерөөсөө чиний буруу байхгүй. Энэ хүн өөрөө чамд хитрхийн хайртай болох гэдэг болохоор айгаад, сатаараад тэгээд хайртай болохгүй тулд өөр хүнтэй уулзаж ингэж сэтгэлээс дэвтэж гэх юм уу те илүү чамд гүнзгий дуурлахгүй тул өөр хүнтэй уулзаж сатаах шийдвэрийг бас гаргасан гэж харагдаад байна. Tangled web гэнэ. Control justification carved up. Тренд ерөөдөө бол за энэ ч одоо convoluted давхарцсан гинэ үү? Давхарцсан үнслэхгүй баригдсан. За энэ хүн бол ер нь бол өөрөө жоохон юудж байгаад өөрт чинь баригдсан л гэж бас энэ дээр гарч ирээд байна. Тэгээд яагаад иймэрхүү ингээд өөрт чинь ийм сайн байж ижтэй бас салъя гэжсэн бодлохгүй байж эсвэл салцсан буцаж ирэх гээд байгаа байж яагаад ийм үйлдэл хийгээл өөр хүн амьтантай ингээд уулзаж гүгээл ингээд өөртөө чинь эргэж нийлэх юм удаан байгаад байгаа вэ гэхээр энэ хүн түрүүлсэнтэй өмнөх зүрх хайр сэтгэлийн шархан анаагүй тэрнээс маш их траума авсан ер нь бол өөрт нь хайртай байсан хүн өөргөө нэлээд гомдоосон энэ хүн хаягдсан болохоор юм шархалцсан болохоор хинт ч дахиж хайртай болохоос айдаг ахиж хайртай болох юм бол дахиж шархлаад хаягдчихв гэснээс болоод өөр чинь хитрхи сайн болоод ирэхээр өөр хүн л үгүй авцсан одоо тэгжил балансаа тэнцвэрчүүл тэгжил өөр чинь илүү хайртай болохгүй байх илүү доктортой байж чадах байх гэсэн бодолтой байсан юм байна. Тэгээд энэ үйлдэлээсээ буруу үйлдэлээсээ болоод тэ ингээд хоёрын донд асуудал үүссэн. Гэтэ одоо түрүүний одоогийн энергийг харахад бол энэ хүн ойлгож ухаарад илүү одоо харилцаагаа засахыг хүсэж байна гэсэн хүзэр гарч ирсэн. Тэгээд бас өмнөх үзэртэй те энэ хүү харилцаан дээр хин нэг нас бий төрсөн хүн шиг байх хэрэгтэй байна гэдэг. Айгуу тийм childish гэдэг үзэр гарч ирсэн. Childish гэдэг үзэр болохоор өөрөө нэг хүүхчил зан характертай хэвээ 20 гарсан 30 гарсан залууч гэсэндээ эсвэл эмэгтэйчсэндээ нөгөө нэг юм хүүхчигээ аашлаад байдаг байсан гэж харагдаад байгаа юм. За тэгээд ирээдүйд бол ерөөхдөө бол нийлнэ. Тэгэд энэ хүн яагаад ингэж аав гэдгийг бол хэллээ. Тэгээд цаг хугацаа бас хэлсэн байх. Chemistry гэдэг үзэр гарч ирж байна. За мэдрэмж chemistry бол тийм I have never felt a passion this intense. Би ингэж их маш их хүсэл мэдрэмжийг ийм эрчимтэй авч байгаагүй гинэ өөрөөс чинь. Ирэхэд бол чамтай байхдаа маш их гал халуун хүсэл мэдрэмжийг бол маш эрчимтэй авч исэн гэж хэлж байна. Ер нь бол ихэд гал халуун мэдрэмж та хүнд өгдөг байсан байна. За өөр хэлэх юу вэ одоо? Confusion буюу төөрөгдөл. Unclear about where we stand. Би ер нь өөрийнхөө тийм мэдрэмж бодлоо сайн яг unclear буюу тийм цэвэр ойлгомжтой биш байгаад байна. Чипт хоёрын харилцаа ч буюу хаана яваад байгаа гэдэг тал дээр гин. Ер нь бол айгу төөрөлдсөн яваад байгаа. Тэгтээ эцсийн хүн бэлэн болоод илүү нас бий төрсэн хүн. Одоохондоо бол энэ хүн бол Page of Cups дээр яваад байгаа хгүй юу. Аягны зарц бол яванда аягны хаан болно. Энэ хүний сэтгэл бодол чамайг их мэдрэмж нь илүү одоо нас бий төрсэн хүнийх болно гэсэн үг. За тэгээд ер нь бол ирээдүйд буцаж нийлнэ. За тэгээ өөр хөвгтгөө хүмүүс байгаа бол бүр нийлээд харилцаагаа хоёрын хос харилцаач мөр дараагийн шатлуу гүнзгийр шилжээд бүр гэрлэх суух өөр хөвгттэй болох хэмжээнд ч бас хүрэх боломжтой. Эсвэл нэлээд удаан хугацааны романтик харилцаатай байна гэж харагдаж байна. За тэгээд энэхүү харилцаан дээр юу анхаарах вэ гэдэг талаар би зөвлөгөө гаргаж ирье. За яавал дээр үн харилцаагаа. Одоо энэ хүүхч шиг байгаад байна. Явандаа эр хүн болоод эсвэл эмэгтэй хүн байж жоох охин шиг аашаад байгаа боловч явандаа нас бий төрсэн эмэгтэй хүний ааш авиртай болж ирнэ гэж харагдаж байгаа юм. За энэ хүү харилцаан дээр яавал дээр вэ гэдэг зөвлөгөөг харцгаая.
хүмүүсүүдийн зөвлөгөө. За ерөөдөө шудраг бай. Тэгээд мартаад уучиж өшөөгөрээ. Тэгээд ерөөдөө өгж байгаа сайнс буюу чамд өгж байгаа одоо тийм дохион дээр анхаарал өгөөрэй гэж байна. Тэгээд heart to heart conversation дээр хэрэгтэй зүрх сэтгэлээсээ ярилцах тэ яриа бол маш их хэрэгтэй юм аа. Тэгээд ерөөсөө тий өөрхөн ч энэ хүний талаар гих бодол мэдрэмж сэтгэлээ чи хийх нь аюулгүй гэж аамда. Тэгээд ерөөдөө энэ хүнийг мартаад уучлж өшөөгөрээ, боломж өгөөрэй гэсэн зүйлийг бол хэлж байна. Чи илүү хүчтэй байх болно хизээтэй бусдыг ингэж өшөөж уучлж ингэж одоо анхаарснаар гэж хэлж байна. Ерөөдөө яагаад гэвэл энэ харилцаа цаашдаа илүү одоогийн байдлаар дөнгөж хэдхэн сар уулзсан ч юм уу хүмүүс тэгвэл краш ч юм байсан бол илүү гүнзгий дараагийн шатлуугаа ахих харилцаа гарч ирэх болохоор боломж өгөөд үзээрэй гэсэн утгатай шүү. За ингээд 2 дугаарынхны мэн таараад уушлаггүйгээр өндөрлж байна. Таалагдсан бол лайк, subscribe дарахаа бити мартаарай. Бас комент бичиж үлдээгээрэй. Баярлалаа. За 3 дугаарынх мэн таараад уушлагтаа тавтай байрал. За энэ хүү хүзрийг сонгосон. За тэгэхээр сахиусууд маань юу гэж хэлсэн байна вэ гэдэг ихэд бүгдээрээ харъя. Friendship гэдэг хүзэр байна. За найз нөхөрлийн холбоо харилцаагаа бэхжүүлэх юм бол хайр дурлалын амьдралчин эрс сайжирнаа гэж байна л да. Your love life will dramatically improve. Чиний хайр дурлалын харилцаа чинь эрс сайжирна шүү гэж байна. Энийг бол ерөөдөө та нар маань зөвлөгөө гэд хүлээгээд авчтаа сахиусуудын мэн өгж байгаа зөвлөгөө. За тэгэхээр одоогийн чиний бодож байгаа хүн X одоогийн хамтрагч хос чинь те хинч байж болно. Чамаагийн сэтгэл нь өнгөрсөнд ямар байсан бэ гэдгийг хараа. За тэгээд өнгөрсөнтэй болсон явдал тэр хүний чамаагийн сэтгэл нь таарч байвал энергийн таарч байвал уншлагаа үргэлжлүүлээд үзээрэй. Таарахгүй болоод ивэл дууссан сонсож өөрийгөө одоо зовоогоод явах уу шууд байлоод буруу сонголт хийсэн байх гэсэн. Тийм болохоор бичлэгээ эхнээс нь ухрааж агаад те гүнзгий амьсгаа авч агаад анхаарлаа төвлөрүүлж агаад дахин сонголтоо хийгээрэй гэж зөвлөе. За тэгээд таалагдсан бол лайк, subscribe дарахаа бити мартаарай. Бас комент бичээрэй. За өнгөрсөн тэр хүний чамаагийн сэтгэл ямар байсан бэ гэдгийг харъя. Би энэ дээр нэг жоохон тодруулаг Oracle хүзрээр тодруулга аваацгаая. Энэ та нар маань өнгөрсөнд энэ хүнээ гомдоосон гэж би бол ер нь бол хараад байна. Энэ хүн айгүй өөрөөсөө салхуу байх уу гэдэг шийдвэрт нэлийн хөвж байсан. Уул нь өөр чинь айгүй сайн салт сарнихгүй гэж бодож байсан боловч 3 дугаарны хувьд бол ер нь шулууг байхад бол энэ та нар өөрсдөө энэ сэтгэлтэй хүнийгээ гомдоосон, араан тавьсан, хуур мэхэлсэн эсвэл ямар нэгэн байдлаар маш их зөв сэтгэлийн шархуулах зүйл өөрсдийнх нь буруугаас олж хийснээс энэ хүнийг зовоосон гэж харагдаж байна. Тэгээд энэ хүн тухайн үед чамаас одоо ингээд салах шийдвэр гаргасан, зүрх сэтгэл маш их шархалсан, ер нь бол араасаа хотголоолж байгаа мэдрэмжийг авсан. Тэгээд ерөөхдөө чамаас салаад өөр дээрээ л илүү анхаарыг, өөрийгөө ангаа идэ гэж бодсон маань. Уул нь бол чамд айгуу сайн харилцаагаа те ерөөхдөө ингээд салт сарнах бодлого харилцаагаа тухайн үед нэлээд авч үлдэх сонирхолтой байсан. Бас ер нь заримдаа чамаа нэг хардаж хармалдаг ч юм уу те ингээд эсвэл заримдаа ингээд тэрүүт хоёр уулзахгүй хий тоонох юм бол чиний сошиал медиаг аюух тагнадаг байсан гэх юм уу.
Facebook дээр ямар нэгэн юм оруулж юу, Instagram дээр пост оруулж юу, Face дээр story оруулж юу гэж яаж нэгээд айгүй ингэ танддаг. Чамаас мэдээлэл олж авах гэж оролцдог байсан юм. Тэгээ чи тухайн үед энэ хүний гомдосон гэж харагдаад байна. 3 дугаарх маань шулгуй хэлэхэд бол энэ хүн та нарын гомдосон гэж бол харагдахгүй байгаа юм. Яг нь чи энэ хүний одоо энэ хүн магадгүй маш их ажилт төрөл ихтэй, зав зай муутай чамд гаргах цаг хугацаа нь хомсгон байсан болохоор чи ганцаардаа энэ хүнээс хайр хүсээд хангалттай тэр хайр цаг хугацааг авч чадахгүйсэн болохоор чи өөр хүнтэй уулзаж анхаарлын өөр хүнтэй уулзаж буруу шийдвэр гаргаад энэ хүний гомдосон гэж харагдаж байна. Ямар нэгэн байдлаар тэгээд энэ хүн бол маш их гомдсон болохоор чамаас салахгүй байх уу гэдэг дээр шийдвэр дээр тус. Ер нь бол өнгөрсөнд бол салцсан эксээ үзүүлж байгаа хүмүүс айгүйх олон байгаа гэж харагдаж байна. Ур нь бол чамтай эвтэй нэртэй айтайхан харилцаа холбоогоотой аваад явъя гэж ботсон юм байна шүү. Тэгээд даамж sorry 3 дугаарх маань та нар байна. Ямар нэгэн байдлаар буруу үлдэх. Заавал зарим нь энэ дээр бас өөр хүнтэй ингэж араар тавьж одоогийн үзүүлж байгаа хүнээ тэ краш ч вэ нөө экс ч вэ нөө гомдоосон байх албагүй. Бас тодорхой хэмжээний өөрийнхөө нэг буруутай үйлдэл хитрхээ ширүүн үг хэлдэг ч юм уу, хайр халамж цаг заваа бас гаргахгүй байгаад энэ хүнийгээ ер нь бол гомдоосон байж болох юм аа. Ер нь бол тэгээд өнгөрсөнд бол маш их өөрчин гомдож шархалсан, шодрор бус үйлдэл хийсэн гэж бодож явсан байна. Зовсон, өөрөө чинь хүлээзэнсэн тэгээд айгуу тийм өрөвдөлтэй нэр буужлаа л та. Тэгээд тэгж бол харагдчих вэ. За тэгээд ер нь бол энэ дугаарыг үзэж байгаа хүмүүс маань та нар маань л ер нь өөртөө буруу юм гэсэн биш үү. За өнгөрсөн дэх энерги нь бол ийм байсан байна. Одоо ямар бодолтой болсон энергитэй болсон юм болоо гэдэг юм. Хараа тэгээд энэ харилцаан дээр хүртэл хэлж байгаа. За найз нөхөрлийн харилцаагаа илүү ингээд дээшлүүлж чадах юм бол хайр дурлалын чинь харилцаа маш сайн сайжрах болно гэдэг. Тэгэхээр бас магадгүй чиний өөрийн чинь байгаа байдал энэ хүнтэйгээ хостой, найз залуугаа, найз хүүхнээ, нөхрөө эсвэл краша тэгээд харьцаж байгаа байдлаар ч айгу буруу үйлчлэгээд бас гомдоогоо сэтгэлнээс ивсүүлсэн байх магадaltaй ихтгэх хөндий хүүтэн байсан байж болно. Анхаарал халамж найтахгүй зөвхөн өөрийгөө тэр хүн тавьсан. Нэг бол бас энэ хүний гомдоосон байж болно. За зарим нэг нь бол бүр араар тавьсан. Тэгээд би энийг бол хараад байна. Тэгээ жоохон тустаас хэлчихлээ sorry. Гэтэ би ч угаасаа нэг ингэж л үздэг хүн шүү дээ. Ер нь бол намайг үздэг хүмүүс бол мэдэх бах. Тэгээд байгаа л юм. Өөрийнхөө бол. За өнгөрсөнд энэ хүний бодол санаа юм байжээ. Одоо энэ хүний сэтгэл санаа нь ямар хөө байна гэдгийг харъя. За эхлээд энэ хүний чамайг их сэтгэл бодол одоогийн мэдрэмж нь ямар хөө байна вэ харцгаая. За тэгвэл гэж байна. Чи яасан олоо үзье. Юу нэг их юм хэлэх гээд байна да. Зэрэг аюу олноор өмж гарч ирэл. Гэтэ би олон үзэр сонгомоогүй. За. Disagreement хүлээн зөвшөөрөхгүй гэдэг үзэр гарч ирсэн. Чи миний сэтгэл зүрх сэтгэл ямар байгаа гэдгийг ойлгодож болоостой гэж би хүсэж байна гэж. Яж мэн. The way you love can never be matched. Чи намайг хайрлаж байсан одоо арга зам чинтэй хизээч тийм тохиромжтой байгаагүй гэж байна. Тэгээ гомцоор яваад юу ямар нэг үйлдэл хийгээ бүр чамаас сургуу болоод салсан сургуу эксээ бас үзүүлж байж болно. Тэгээд одоогийн мэдрэмж нь би одоо үйлдэл хийхэд эндээ оройтсан болоо да гэж айж байна. Тэгээд unsatisfied way сэтгэл хангалуун байгаагүй гэж хүзэр гарч илээ. I wasn't happy the way things were going. Би юусо бүх зүйл болж өнгөрсөн байдал нь арга зам ч юм уу те үйлс нь ерөөсөө надад таалагдаагүй. Ерөөсөө намайг анх шаргалтай байлгаагүй гэж байна. Тэгээ ер нь л өөрч ингээ гомдсон, тунирсан энергиуд нь байна. Одоо хүртэл өөрч нэг юм гомдолтой яваад байгаа харагдаж байна. За тэгэхээр тааратаар би дахиж харъя. За энэ хүний одоогийн чамаагийн сэтгэл бодол мэдрэмж нь ямар хөө байна сахиусуд нь хэлгээд өгч.
хүн ямар нэгэн үйлдэл хийхийг хүсэхгүй байна. Ингээл харилцаагаа дуусгах болгоё. Ингээл чимээгүй бүр харилцаа дуусгах гэсэн бодолтой байгаад байна. Дээрс нь тэгсэн мөртлөө бас тодорхой хэмжээ чамааг ус хүлээгээл ямар нэгэн үйлдэл хийх юм болоо. Ямар нэгэн үйлдэл хийх юм болоо, уучлах гуйх юм болоо те гэсэн байдалтай харагдаж байна. Тэгээд чи бас одоо хүртэл өөр хүнтэй уулзаад ингээд энэ хүний гомдоогоод байгаа байж магадгүй гэж бодоод энэ одоо хүртэл чамаа өөр хүнтэй учир ургуулсан байгаа байх та гэж бодоод шаналаад шөнө өрөө бүр нойрмж хүрхгүй байдаг юм уу. Ингээ яваад байна. Тэг яг энэхүү харилцаагаа өөрчлөл ингээл хин нэг нь буулт хийгээд өгвөл энэхүү харилцаагаа бас дараагийн энэхүү харилцаагаа бас залруулж болно гэдгийг мэдээд байгаа боловч нөө чамд гомцсон гомдол нь гарахгүй байгаад болохоор ерөөсөө үйлдэл хийх нэг хэсэгт өгсөхгүй байна. Тэгээ бас санаа бас өөрөө сэтгэлээ ангаахын тулд өөр хүнтэй ч уулздаг. Уулзаж учирсан учраад эхэлсэн байгаа байх гэж харж байна. Гэтэ энэ хүнтэй өөр хүнтэй уулзлаа гэсэн хизээч ад жаргалтай бодож чадахгүй байна. Тухайн уулзж байгаа хүн нь уулзж байгаа хүн нь өөрийн тийм ад жаргалтай байлгаж хангалттай чамайг мартуулах хэмжээнд биш байгаа харагдлаа. Хэдий өөр хүнтэй уулзж байгаа гэсэн. Тэгэл өдөрмж ажил түлээгээд ч юм уу хичээл сургалтаа яваад ингээд хэвэн байдаг боловч яг орой болохоор энэ хүний гомдол уйтгар нь гарч ирээд байдаг гэж харагдаж байна. За тэр ер нь бол хуучин нөхөр найз залууч ч юм ихнэр ч байсан баг. Магадлал үнэтэй эсвэл нэлээд удаан хугацаанд төгтөгтэй байсан бас хосууд байсан байх магадaltaй. За тийм байгаад байна. Ер нь бол тэгээд нэг хэсэгтээ үйлдэл хийх хэрэггүй хараад байна. Гэтэ энэ ирээдүг үзэг байгаа. Ирээдүйд энэ хүн үйлдэл хийх нь үү, яах нь хоёр ирээдүй ямар хөө байх вэ гэдэг үзээ дараа нь энэ хүү харилцааг яавал зүгээр гэдэг талаас зөвлөгөө хүзрүүдийг татаж гаргаж ир зөвлөгөө өгөх. Бол ер нь бол энэ хүн бол нэг харилцаа холбоо төрүүлж эхлэх өөртөө чи холбоотох сонирхолтой биш үү? Яг өөрөө чинь тэгээд өөрөө л холбогдож уушлахгүй нэ гэсэн байдалтай. Тэгсэн мөртлөө ингээд юм. Тэ өөрөө чинь ингээд битүүхэн хүлээсэн шинжтэй байна. Хүлээгээл байна. Апс. Тэгэж. За ерөөхдөө энэхүү харилцаагаа дуусгар болгоод чамтай байсан дурсамжаа харилцаагаа дуусгар болгоод уршаага хөдлөөд уршаага тэмүүлж амьдрий гэж бодож байна л да. Энэ бүгдийг дахиж эхлэе гэж бодож байна. Тэгсэн мөртлөө өөртөө чинь бас буцаж очдөг ч юм билүү гэсэн санаа бодолтой байгаад байна. Тийм байгаад байдаг. Ер нь бол одоогийн нэрээр ингэж бодол мэдрэмж нь ийм байна. За тэгэхээр хоёрын цаашдаа ирээдүг харахад ерөөхдөө илүү тодорхой болно. Энэ хүн үйлдэл хийх нь яах нь эсвэл чи төрүүлж үйлдэл хийх ёстой юу гэдгийг ер нь бол харцгаая. Их л гомдоосон байна да. Их л гомдоочтой. За тэгэхээр ирээдүйд гарах зүйл юу вэ? Ирээдүйд хоёр илэрхээр байна уу? Яхаар байна? Ер нь их энэ гурван бүлэг төр гурлаа баг хуучин харилцаа холбоотой хүмүүсээ л одоо бодол мэдрэмж мэдхийг хүссэн хүмүүс байг ер нь үзэж байгаа гэж гарч ирээд байна л да. Яг тийм мэдрэгдээд байна. Болж ер нь бол дандаа л өнгөрсөнд X ч юм уу, X crash юу ч гэдэг те гэж харагдаж байна. Уусаа өнгөрсний мэдрэмжийн ч бас үзэж байгаа болохоор тийм байна. За ирээдүйд хоёрын харилцаанд юу тохиолдох вэ? Савсад нь хэлээд өгч. За хэсэг хугацаа өнгөрсний дараа ер нь бол хин
одоо өөрсдийнхээ зүрх сэтгэлээ ойлгож амьдралынхаа балансыг те олж тэнцвэрзүүлсний дараагаар бол хоёр нийлэх боломжтой. Энэ хүн ямар ч гэсэн өөртөө жоох холбогдох байх. Гэхдээ нөгөө нэг миний буруу биш ээ, чиний буруу гэсэн байр байдалтай байгаа юм улмаас чиний хувьд бол тээнхүү харилцаагаа дуусгадаг ч юм уу да гэсэн байдал түүнээс л энэ хүнийг гарч ирээд хоёрын нэг л учир зүгөө олохгүй хангид мянга гарч ирэлтэй нэг олигтой болжгүй улмаас энэ харилцаа чинь буцаж дуусгуур болох магадлал өндөр нь. Эсвэл ингээд яг тийм дуусчихгүй, нийлчихгүй, тийм адраматай байх гад байна гэдэг. Салдчихгүй, нийлчихгүй юу гэдэг өвч биш. Учирхаач биш гэдэг нь л болох гээд байгаа харагдаад байна. Уул нийлэх гэж үзээ тэгээ буцаад л асуудлууд үүсээд байхаараа хин эготой. Одоо чиний хувьд бол тэ за би одоо хангалттай одоо гимчсэн одоо болоо штэ энэс илүү яалах гээд байгаа юм ч гэдэг юм шиг. Ингэж яхаар зүгээр ингээд дуусгаараа болоод болчихъя гэсэн байр суурьтай бас байж байхаас шалтгаална л та. За тэгтээ ерөөхдөө бол Аз та хоёрыг талд ивэх юм байна. Ер нь бол ингээд шулуухан ингээд хоёр бинтгээ ярилцаад хин эгоогоо дараад ер нь чиний буруу гэж бодож байгаа бол тэ ингээд уучлахгүйгаад үзэх юм бол зүгээр ярилцаад хоорондоо үзэх юм бол хоёрын хайр сэтгэлийн хувьд бол асуудалгүй шинээр дахиж эхлэх боломж гарч ирж байна. Тэгээд талын үзэлтэй Ace of Cups гарч ирж байна л та тийм. Ерхэд буцаж харилцаагаа эхлүүлэх боломж гарч ирнэ шүү. Гэхдээ энэ эцсийн эцэст энэ хүү харилцаан дээр хоёр тийм боломж гарч ирэх ч гэсэндээ цаашдаа өргөжлөх үгүй юу гэдэг нь одоо та хоёрын шийдвэрээс шалтгаална. Хинийхэн шийдвэр характераас шалтгаалгаар юм байна. Ямар ч хэс энэ хүн төрүүлж гэтээ нөгөө нэг ингэж хараад хаад бол яг магадгүй энэ дээр ингэж харагдаад байна л да. Төрүүлж өгүүлдэл хийх юм чи байж болно. Тэгэхэд энэ хүн чамайг уучлахгүй чиний л буруу бас ингэж дуусгая гэж ингэж гүрийгээд тэгсэн бол дотроо арай ширүүдүүлчихүү ингэх хэрэг байсан юм уу гэж шаналаад яваад байгаа нь чиний зөвхөрлийг барангуйта за одоо ингэ нэг нь би хангалттай хичээсэн уучлахгүйсэн тий. Тэгээ болохгүй байгаа бол энэ харилцааг дуусгая гэсэн бас тийм байр суурин дээр хүрэх хэрэгтэй яагаад байгаамаа. Төлөвлөгөөнөөс гарах гэдэг хүзэр гарч ирж байна. Зарим хүмүүс эндээс гарахыг хүсэж байна бат. Гэхдээ тэд дээр ямар нэгэн үйлдэл хийх болоогүй байна. Гэтэ бэлтгэлтэй байгаараа гинтийн өөрчлөлт гарч ирнэ гэж байна. За. Dangling partial truths, needing answer shifting гэдэг үзэж байгаа. За ерөөхдөө бол just another notch in the headboard of the real deal. За ерөөхдөө үйл хөдлөлчин илүү дуу ярихаас илүү төвчтэй байх болно гэдэг. Чамайг бас энэ хүн бас сориод байна тий. Яах нь их нүг гэдэг үйлдэлч бас сориод байна гэж хэлж байгаа юм цаачаар юм шээ. Ингээд тавьчул яа тий. Чиа тийм байгаад байна шүү. За тэгээ ямар ч л боломж гарч ирнэ. Гэхдээ цаашдаа яах вэ гэдэг энэ хүү харилцаагаа өргөжлөх байх уу гэдэг нь та хоёрын хинхнийхэн шийдвэрээс хамаарна шүү гэсэн. За тэгэхээр энэ хүү харилцаан дээр ямар үйлдэл хийх үү, яавал дээр вэ гэдэг талаас зөвлөгөө өгье гэж бодлоо. Тэгэхээр зөвлөгөө хүзрийг татъя. Хоёр талд нь эготой байгаад хаар нийлээ буцаж нийлэх жоох юм асуудал үүсээд байгаа юм л да. За тэгээд I want to call you and hear your voice. Тэр хүний хэлж байгаа үнэл ирээдүйд бол ерөөхдөө би чамлуу залгамаар байна. Дуу хоолой очин сонсмоор байна гэж. Тэгэхээр энэ хүн бол өөрөө ирээдүйд хэсэг ер нь бол байж байгаа төрүүлж өөрөө үйлдэл хийх магадлал өндөртэй юм байна. Өөрөө чамлуу залгах холбогдохтой үйлдэл хийх зүйл бас гарах нь responsibilities хариуцлага гэж байна. I have to take care of my financial and emotional needs. Тэгэхэд би бол өөрийнхөө санхүү мөнгө санхүү эдийн засагтаа анхаарах болон сэтгэл зүйдээ хэрэгцээтэй зүйлстэй бол ингээд халамж анхаарал тавих хэрэгтэй байна гэж энэ хүн хэлж байна. Тэгэхээр энэ хүн бас хэсэг өөрийгөө болон сэтгэл санаандаа илүү тайван байхыг анхаарах бас өөрийнхөө ажил карьер мөнгө санхуудаа илүү их анхаарад
анхаарахын тулд цаг хугацаа хэрэгтэй. Болохоор өөртөө чинь холбогдохоор бас нэг яахгүй. Тэгэхээр өөрийгөө ангааж идэх шаардлага гарах нэ. Гарах юм байна. За ингэж бууж байна. За одоо би ерөөдөө зөвлөгөө харъя. Энэ бол ирээдүйд нийлэх боломжтой. Тэ техник бол бид түрүү хэлсэн байгаа. За энэ хүү харилцаан дээр явуул зохистой вэ гэдэг зөвлөгөөг харцгаая. Психологууд нь хэлээд өгч харилцаад яах ёстой вэ? 4 дугаарынхны өгөх зөвлөгөө юу байна? За ихэд улаан туг буюу тэн дээр анхаарлаа хандуул гэдэг нь одоо red flag гэж ярьдаг шүү дээ. За тэр монголоор бол махчилччвал улаан туглаад амдад хортой харилцаатай хүмүүс зүйл асуудлууд байна уу гэдэг дээр анхаарал хандуулаарай гэж байна. Тэгээд know the warning signs of unhealthy. За тэгээд ерөөхдөө эрүүл бус харилцаа байх гэдэг шүү. Энэ дээр анхаараарай гэж байна. Өөр дээрээ ч юм уу бас анхаараар. Тэгээд энэ хүн бол өнгөрсөн амьдралыг чинь өнгөрсөн амьдралтаа хэрв чи өнгөрсөн амьдрал итгэдэг бол энэ хүний мэддэг байсан той бүр юм за энийг хосууд байсан те ханишл байсан гэж харагдж байна. Тэгээд хөндөнгийн хүний зүйл бас нөлөөлөх нэ. Одоо тойрын харилцаанд 3 дахь этгээдүүд бас ингэ нөлөөлөд байх боломжтой. Одоо бүрэн боломжтой байх харилцаа чинь илүү дээтгэд ингээ саад болоод байх хандлагатай байх шүү гэж. Тэгэхээр ерөөхдөө бол нэг тийм зөвхөн өөрийнхөө зүрх сэтгэлийг сонсоорой. Бусдын юу гэж бодох, чиний найз нөхөдөд энэ хүү харилцааг дээр юу гэж бодох нь хамаагүй. Үнэлэнгөөс өдөрт оролцуулаад хэрэггүй, эцэг их дотны найздаа засаач нэг зөвлөгөө авах шаардлага байхгүй. Зөвхөн өөрийнхөө зүрх сэтгэлээрээ шийдээрээ. Тэгээд энэ бол жоохон эрүүл бус харилцаа байх гэдэг. Тэгээд өөрийнхөө бас алдаа дутагдал байвал ер нь бол тэрүүн дээрээ анхаараарай л гэж бол хэлж байгаамаа. За тэгээ хүсвэл чи өөрөө холбогдож болно. Энэ үнтэй. Тэгэх юм бол ганих утахгүй чанд хариу өгөөд хоёрын буцаж эвлэрэх хосын харилцаа чинь сэрэх магадлал нь илүү хурдан өндөр байна. За дахиад хөндлөнгийн этгээдүүдийг бас яг заримдаа бас яг зөв хүний хөндлөнгийн гурдаж этгээд буюу зөв хүний зөвлөгөөг авах нь бас илүүдгүй магадгүй тийм нь бол хайр дурлал гэр бүлээс хамаар сэтгэл зүйчний зөвлөгөө байж болно шүү гэж. За тэгээд энэ хүү харилцааг дээшлүүлэх чанд бүхий л нөөц бололцоо байна гэж сахиусууд маань хэлээд байна. За ингээд бүх зүйлийг ойлгомжтой хэлсэн байхаа гэж найдаж байна. Ингээд 3 дугаарынхны мэд таараад уншлага өгөөр өндөрлж байна. За таалагдсан бол лайк, subscribe дарахаа бити мартаараа бас комент бичиж үлдээгээрэй. Баярлалаа.